За Франц оронд тавтай морил үзэгчтэй. Францчууд өөрийнхөө эх орныг гоо үзэсгэлэнт Мариана дагнын орон гэж бол бахархан нэрлэдэг юм байлээ. Францчуудын гол ураа юу вэ гэвэл тэгш эрх чөлөө ахан дүүсгсэн урайг бол олон зуун жил энэ урайг бол даган мөрдөж ирсэн. Хинтээч эвсэг найртай бай, ахан дүүс байцгаая, эрх чөлөөтэй байцгаая, арчилтай байцгаая гэдэг бол Францчуудын гол ураа. За бид тэр явсараад бол Бордо гэдэг. Бордо гэдэг нэг гайхалтай сайхан Францын баруун одоо хэсэгт орчих хотод бол хөрөлцөн ирсэн. Жижигхэн мөртлөө туйлын одоо шинэ цааламжтай сайхан цэвэрхэн хот байлаа. За Бордод бол нэлээд хэдэн монгол амьдардаг гэдэг сураг сонсон боловч харамсалтай бид тэр уулзаж очиж чадаагүй. За Бордо хотын тээврийн хэрэгсэл. Бордо гэж юу вэ? Дарс. Манай хүүхнүүд яг л дээ би ч бас уудаг. Сайн дарстай. Франц бол дэлхийн 1 номерын дарсаараа алдартай. Тэр тусмаа Бордо бол дэлхийд бол номер 1 гэдэг байна. Бордо гэдэг хот нэрчжээ. Энд нь тэр Бордогийн дарсыг хийдэг усан үзмэн байд юм байна. Үйлдвэр нь байд юм байна. Эндээсээ тал руу тэр байтхан Монгол руу хүртэл Бордо явдаг шүү дээ тийм ээ. Гэхдээ Монгол тарин жинхэнэ Бордо байна уу? Хөлх нь байна уу? Ёстой хэм мэдлээ гэж. Энд бодвол Бордо хотынх нь төв биелгүүд ерд Европын хотуудын төв нь хаана байна уу гэдээ явахад бол олоход бол туйлын амархан. Сүмч нь хаана байна уу гэдэг энэ өндөр сүмийн орой хараад дохиод байхад бол яг төвд нь бол хөтлөө дасрад юм байлаа. Тэгээд энд ирсэн чинь Француудаас илүү энэ Африкийн харууд их юмуд гэж ярьсан баах юмуд энэгээр одоо дүүрэн байна. Бодвол нэг цагаач өнөө нэг сурагдуулахна Парижд бахан машин дэрэг шатаагаад сүйд болоод байгаа нөхдүүд энд байгаа болтой. Гэхдээ арай тайван юм уу да. Тэгээ энэ жил ус ихтэй, бороо ихтэй, үер ихтэй байсан. Энэ жилийн манай Бордогийн ургац хэрэг ямар шиг байх болдоо гэж бид нар ярьж байна. Ер нь гантай жил ургасан усан үзмээр хийсэн одоо дарс бол хамгийн сайн байдаг гинэ. Сони шүү дээ мэ. Бид тэр ган болох тусмал нөгөө Бордогийнхан бол баярлдаг. Хаста энэ жил устдал лаг сайхан дарс гарах нэ гэж. Манад бол эсрэг шүү дээ. Аль болох бороороос тэнгэр хангаа мань гэдэг ингээд газрын сонин гэж өөр л байх юм. За Бордоч нь бол үндсэндээ бол Францын томоохон хотуудын тоонд бол яхаар гол орно. Энэ бол одоо шинэ ингээд цаашгаа бол Атлантын далайд эндээс их ойрхон байна л да. Одоо зүг чигээр нэг баруун чигээд юм уу? Баруун чигээд юм шиг байна. 400 мянган хүн амтай. Францууд бол зүгээр анх ирээл ингээд харж байхад бол их тайван улсууд юм. Налаагаал ингээд. Тэгийн чинь 400 мянган хүнтэй нэг хектар хүн харж ажиглагдсангүй. Тэгсгээл мөрөө хөөгөөд л тэгэл явдаг болтой. Энд өвөл болчихжээ, сэрүүхэн байна. Зузаан хувцсандаа орчиж анхны сэтгэл Францд бол дажгүй шүү. Ямар ч байсан Бордог үзчихлээ. Уудаг архиныхаа дарсныхаа төрсөн төрлөх хотыг үзлээ. За ингээд явна цаашаа. Ер нь бол Бордо бол үнэхээр гайхалтай сайхан хот гэдэг нь бол анх очиод битэд бол сайхан сэтгэл төрсөн. Ер нь зүгээр хэрвээ та Францыг албан ажиллаар зорих гэж байгаа бол 7-оос 9 дугаар сард битээ очиорой л гэж захих байна. Ягаад гэвэл энэ 7-оос 9 дугаар сард бол Францын төрийн албаны ихэнх ажилтан бол амраад голдуу хөдөө одоо явчихдаг тийм ээ. Ийм учраас бол тантай уулзж уучраад нэг нь халуун зун тэр сайхан цагт бол ажил төрөл яриад бизнес яриад байдаг хүн бол баг ховор шүү гэдгийг хэлэх байна. За ингээд нэг учир нь ягаад гэвэл энэ хот суурьнд байдаг улсууд бол нэгдүгээрт бол одоо юу гэдэг нь чиг бамбаа арилгана гэж одоо шинэ хөдөө гардаг. Хоёрдугаарт бол хотын иргэд хөдөөгийнхөө хүмүүст очиж бол хөрөнгө оруулалт хийдэг. Тэнд очин амар нь уун эдэн одоо зугаацсан цэнгэн нөгөө өвөлдөө жол хоримтлуулсан мөнгөө бол очиод тосгоныхоо тариачдад бол өгчдөг юм байлаа. За түүний хажуугаар өөрсдөө ч бас одоо ховын орон сууц барилга байшин одоо мал аж ахуй газартай учраас бол тэндээ очиод давхар ажил хийдэг. Тийм учраас бол 29-д бол 7-9 дугаар сард бол битээ очиорой гэж дахин хэлэх байна. Ер нь бол энэ улсуудын салин бүнлүү бол их боломжтой шүү дээ. Гадны улсуудад л одоо шинэ их халгаатай болохоос биш энэ өндөр өртөгтэй улсын ажилчид хэдэн төгрөг авж яах вэ гэхээр төрийн албан хаагч бол жилдээ бол цогноо Үгүй юм нэг байна да. За ингээд үнгүй юм бас энэ Францад байна.
Тэг яг одоо Францчууд ч өндөр цалин авдаг биш учраас бол ингэж л одоо хооллож явуулаа тийм. Ингээд төрийн албаагч бол жилдээ бол 39 мянга орчим еврогийн цалин авдаг юм байна. За хөдөө аж ахуйн салбарт ажилладаг ажилтан бол 21 мянга орчим. За зүгээр нэг хар бор ажил хийдэг ажилчин хүн бол жилдээ бол 14 мянга орчим еврогийн цалинтай гэж ярьд юм байна. Ер нь бол нийгмийн хамгаалал бол энд бол туйлын сан хөгжсөн. Хэрвээ одоо шин та өвчин эмгэг тусаад эмчийн акт аваад хэвтэх юм бол үндсэндээ бараг одоо шин тухайн өмнөх сарынхаа цалинтай тэнцэх хэмжээний дүүцгүүс хэмжээний мөнгийг бол та эмнэлгийн одоо манайхнаар бол лист юм уу да тийм ээ. Энэ өөрийгөө бол авчна. За харин худлаа хэлээд өвчтэйгээд манайхантай адилхан хөдөө гадаа голроод алга болох юм бол тэр нийгмийн хамгааллын баяцаагч бол таныг үе шалганаа. За нөгөө акт аваад ингээд даатгалаар мөнгө авж байгаа нөхөр гэртээ байна уугүй юу юм ууж уу яаж уу гэд байн шалгана. Хэрвээ нэг баригдаад гэртээ байхгүй бол бүх төлбөрийг бол та эргүүлэн төлн. За ер нь цаашдаа нийгмийн даатгалд хамрагдах тул тун эвгүй ийм байдал руу орно дөө. За түрүүн хөдөө гадаа явдаг гэсэн хагас бүснээ өдөр бас их явцгаанаа ядар чинь тийм ээ. Ялангуяа хагас бүснээ өдөр бол одоо машины төгжрээ бол маш ихтэй. 5 дахь өдөр бол одоо хотоос гадагшаа, 1 дахь өдөр бол гаднаас хот руу гэсэн энэ чиглэлд бол аль болохоор бас жолооч нь бол явахгүй байхыг хичээх хэрэгтэй тийм ээ. Тий хагас бүтэнсээ амралт өдрүүд бол ийм үнгүй шоунууд бол их олон доо. Манайтай адилхан одоо ингээд өөрсдөө биеэ үнэлээд одоо тэдэн цаас гэдэг ахаар юм байхгүй. Харин бол их тийм найрсаг ард түмэндээ бол одоо үнгүй урлагийн бүтээлийг бол их сайхан сонирхуулна. За байр бол энд бол үнэхээр үнэтэй гэж би түрүүн байрны үн хэлж ирсэн. Гэхдээ Францын иргэдийн байрны одоо шинэ хөлсний 50% бол улс төлнө гэж. Амар модны явцад гэсэн аргагүй юм байна. Энэ хоёрын асуулт. Бидний энийг хараад ирдэг болсон байх. Ямар загварын болроо ирэх байх. Орос мөртлөө дээр нэг Азийн антаа зүүрсэн манч гişid ингээд энэ өстө бас оригинал амар хиппи болсоод байна гэж боддог. Зүгээр ч явчихгүй гэдэг амтны хүний хөлөөс толгой хүртэл дээш нь доош нь хараад ингээд жаа натархал хөдөлж явлаа. Франц бол одоо шинэ модны агуу их орн гэж байгаа шүү дээ. За түрүү хэлсэн нийгмийн хамгаалал их сайн гэж. Энэ үнэхээр сайн юм байна. Энэ францчууд бол дэндүү одоо эрхэлсэн улстай төрдөө эрхэлсэн ард түмэн юм байна. Ер нь бол бидний нэг хуучин Ленин багшийн маань социализм коммунизм гэдэг бол одоо энд л яг үнэхээр хэрэг дээр байгуулж байна уу гэж зарим талаар бол санагдсан шүү тийм ээ. За тэр одоо байрны хөлсний 50%-ийг ямар тохиолдолд төнгөлдгөө гэхээр сарын орлого бол 1500-аас 1500 евроогоос доош одоо цалинтай юм хүмүүст бол 50% нь бол улс даач нь чинь азны юм шүү дээ. За тэгээд ийм орлоготой хүмүүсийн хүүхдийн сургуулийн хоолны мөнгийг, сургалтын мөнгийг бол улс одоо бүтэн даана. За гэх мэтээр бол одоо маш их тийм нийгмийн даатгал бол үнэхээр одоо шинэ бодит хэрэгээр хөгжсөн. Үнэхээр одоо баталгаа сайтай ийм улс юм байлаа. За Франц гэдэг 60 сая хүнтэй агуу их гүрэн одоо 60-70 телевизтэй юм уу гэсэн үгүй юм аа. Ерөөсөө улсын 4 телевиз, хувийн 3 телевиз тэгэл болоо. Тийм ээ. Гэтэл манайх шиг одоо энэ 10 хэдэн телевиз гарах гэдэг юм улс орн бол одоо ч 6 байгаа шүү дээ тийм ээ. Дахиад 6 гарна гэдэг байгаа шүү дээ. За ашгүй те. За бас одоо шинэ Франц бол нэг тийм юмны үн бол хахаж цацаад одоо хүн савж унаад байхаар газар юм өгөхөр бас тийм биш тийм ээ. Боломжийн одоо шинэ хүн хүнд таарсан дэлгүүртэй тийм. Та бидний сайн мэдэх цэ ундаа гэж байна тийм. Монголчууд хааж гол цэ ундаа л гэдэг. Тийм. Тэр маань бас энэ бордоо гэдэг хотод байна. За ер нь бол Францчуудын одоо төрийн албан хаагчдын дунд бол ялангуяа хүн суртал ихтэй, юмыг шийдэхдээ их удаан. За нэг албан бичиг өгөх юм бол за үзье, судлаа, болгоё, тэрэнд энд үзүүлээгээд ингэсээр байгаа цаг хугацаа бол маш их алддаг. Тийм ч амархан одоо ажил хэрэг бас ногоон гэрлэр бүтчихдэггүй ийм газар юм байлаа. За ингээд бордоогоос дараагийн хот маань бол хоёр хил альтермаар нэг хотод очсон. Энэ үсгтэй гайхалтай хот байсан л та. Моту гэдэг юм уу, Монтук гэдэг юм уу. Энэ Францууч нь одоо их янзын хэлэх юм биш үү нэр усаа. Бичснээрээ бол уншдаггүй санаа тийм ээ. Одоо Парис гэж бичсэн мөртлөө Паги гэж өөрснөө хэлж шээ тийм. Монтун гэж бичсэн. Монтууч гэдэг юм уу тэгээд тийм. Тэр энэ хотод бол өөрснөө очиж гэж зориогүй зүгээр яваад нэг их таалагдсан учраас тэр нотоо нэг өдөр явсан. Энэ бол яг далайн хэрэг дээрээ. Санремо, Монте Карло гэсэн хоёр одоо хот улсын хоорондыг оршдог ийм Францын бас нэлээд
Францын Чинэлэг баячууд амьдардаг ийм хот юм байна лээ. Газрын дунд тэнгисийн яг иргэд тийм ээ. Ер нь францчууд бол их тийм хулигдах гэдэг тийм асуудал байдгүй. Их тийм үнэнч шудрах талын улсууд юм уу гэж санагдсан. За шинэ ганц жишээ хэлэхэд бол хуучин бол Парис хотын захирагч байсан барон Осман гэдэг хүн бол Парис хотын дараагаар ажиллаж байх үедээ үндсэндээ бол Парист нурах шахсан одоо бүр их муудсан 20,000 гаруй байшинг бол үндсэнд буулгаж шинээр бол зохион байгуулалтанд оруулж барьсан юм байна л да. Маш их хэмжээний мөнгөд мэдээж 20,000 байшинг шинжилдэг гэдэг бол улсын төсөөс бол их хэмжээний мөнгө зарсан. Нэг онцлог нь бол ерөөсөө тэр их мөнгөн дээр ажиллаж эрх мэдлэн байсан боловч Осман гэдэг энэ хотын дарга бол ерөөсөө сохор зоосыг шалаасандаа хийгээгүй. Эннийхэн дурсгал зориулаад Парисчууд бол энэ Осман гэдэг хотын даргад бол маш сайхан хөшөө босгосон. Шудраг үнэнч байсны чинь төлөө гэдэг Парисчуудын одоо махархал болсон ийм сайхан хүн байд юм байлаа. За тамны энд ч өстө нэг жаргалын орн нэг байна. Ямарт нь бурхан тэнгэр амар одоо шин цас мөстэй хөйтөн газар заяагаад ямарт нь жаргалын орн ч 11 сар болж байгаа чинь усанд ороод тараага твтцсэн улсууд л байж штэ. Үнэн гоё хотон ярих малган байгаль тэгээд ус далаа ууд хүн амтан энэ барилга байшин яа газар байна. Энд ч л өстө нэг ирэх дараа жил нэг хүн бол төрмөр газар чинь нэг байна. Францын хот гэнэ мотог нь мотол их шиг боллоо. Энэ манай нэг мото эрэхтэй ойролцоо юм байна. Гэтэ Франц тэр сая гараад Санрамаас гараад шалсангүй өстө нэг 20 км явбоогүй. Тэгээ нэг мотод нэрээд Франц руу орж ирж байгаа юм байна. Тэгээ эндээсээ цаашаа гараад Монако ч эндээс нэг 8 км гэж байна. Ингээд далайн хэрэг дагуулдаг жаргалын орны хотууд ч байд юм байна шүү дээ. Өнөө нэг олон мундаг саятан одууд ч энэ хаваарч нөөрийн гэсэн эдлэн байр элдв шатдаг юмтай энэ дээрэл ингээд жаргаад хэвтчихсэн юм байна л дээ. Бас л миний хувьд яа гэж дургу үрж шүү. Энэ бол үнэхээр нэр мөнгөтэйсэн бөгөөд завтайсан бол очиод хэвтчмээр жаргалын орныг байлээд тийм ээ. За ер нь бол францчууд бол боловсролын системийг бол одоо хуулийг анхаардаг. Энэ чинь хамгийн гол хүний амьдралд юу вэ гэхээр боловсрол гэдгийг бол нэгдүгээр зэрэгт тавьдаг. За зөвхөн нэг жилдгээд ингээд бол францчууд боловсролынхоо системд 99.7 тэрбум еврог төсвөлдөг байх нь шүү дээ. 99.7 тэрбум 100 орчим тэрбум еврог төлөвлөнө. Энэ бол одоо маш их мөнгө. Энэ бол одоо нийт төсвийн мөнгөний 37% бол эзэлдэг юм байна. Гэтэл өнөөдөр манайх бол боловсролын салбарт бол хэд өгд юм даа гоо. Цаал одоо намын улс төр чинь нэрээ сайн мэдэн дээ. Одоо манай сүүтрийн засгийн газар сайн ажиллаж идэх баха тэрийг. За ер нь бол 60 сая хүнтэй гэж бол их олон дахин хэлээд байгаа шүү дээ. Энэ 60 сая хүний үндсэндээ бол 27 сая хүн нь бол ажлын чадвартай гэдэг юм байна. Үлдс нь бол одоо хүүхэд шуухад өвгөт өгсөд гэдэг тэтгэврийн улсууд байд юм байна л да. Нийлэн өгшөрцөн улс юм байна тийм ээ. За гэтэл адилхан. Тий. 27 сая одоо шинэ францчууд ажлын чадвартай гэж байна шүү дээ. Гэтэл байж нэг сонинтой гарч ирээд байгаа байхгүй юу? Энэ 27 саяас чинь 20 сая нь бол хөлсний ажилчин гэдэг байгаа байхгүй юу? Гадны иргэд. Гөө хөөе тамны цаана 7 сая хүлчин францчууд. Тий амьдраад бусд нь бол одоо коммунизмд орцсон. Тэгээ хүн зараад наранд бие шараад ингээд гівтэж идэг. Ийм л сонин мото гэдэг хот дөө. Гэхдээ мото биш Франц хэмжээгээр байхгүй юу? Харин бие шараад энд ирж хэвтдэг юм байна л да тийм ээ. Ер нь бол ажил хийх бол бас их дургу гэж байгаа. Яагаад гэвэл нөгөө хүнийг эрхлүүлээд нийгмийн халамж нь хамгаалтны их сайн учраас бол нэг ажил хийгээд байх сонирхол байдгүй. Би өвдсөн, өвдөөгүй, ажилтаа ажилгүй. Би нийгмийнхаа хамгаалаас дэмжлэг аваад мөнгө аваад суугаад байна. Би заавал өөрийгөө зовоож адил яах юм бэ? Гэхдээ энэ бол нэг талаар зөв ч юм уу, буруу ч юм уу тийм ээ. Ер нь бол ажил хийхгүй мөнгө аваад байвал сайхан л байна л да тийм ээ. Гэхдээ одоо бас их тийм сонин социализм маягаар амьдарч байгаа орн гэж бол Францыг бол хэлж болно. Эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал гэж маш их анхаард юм байна. Хөөе тамина өвдөж болохгүй шүү. Босон ч өстө дүүс хэрэг. Бид бол одоо шинэ та ард түмэн л эрүүл байгаасаа гэдгийг бол төр засаг нь бол залбирч суудаг тийм ээ. За ингээд эрүүл мэндийнхаа салбарт бол жилдээ бол 132.7 тэрбум еврог зөвхөн эрүүл мэндийн салбар зарцуулдаг тийм ээ. Манайх ч одоо нэг хэдийн эмч нэг 50-60 мянган төгрөгийн цалин авлаа гэж босод суухтаа хүрээд байгаа шүү тийм ээ. Гэтэл хүний эрүүл мэндийн салбар ямар хэрэгтэй юм бэ гэдгийг
энэ өндөр хөгжилтэй орнууд хэлээд байгаа байхгүй тийм. Нийгмийн даатгал, эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал гэж. Яа бусдад хамаа байхгүй. Хүн нэрвэл бол улс нэрвэл байна гэсэн зарчмыг болж байна л да тийм ээ. Манайхан ч гэтэл одоо чинь нийт төсвийн орлогын бараг 50-60% нь бол одоо энэ төрийн захиргааны байгууллагын хэдэн нөхдүүд эдээ хуваагаад дуусчих юм да. Ийм сонин гаж тогтолцоотой орн тэгээ бас одоо идэхгүй юм итгэхгүй. Юу н хаашаач яваад энэ да бид чинь. За юу бол энэ нөхдүүд бол нэг 30 хүрчээж бол гэр бүлтэй болно. 30-аас наан бол одоо бүгдийн хамтран амьдрагч гэдэг ийм хэлбэрээр бол ерөнхийдөө явчихд юм байлаа. За тэгээд 30 хүрсэн хойноо нэг одоо амьдралын гараа ихлэ жиих юм бол мөн сайн дарж өгнө. Үндсэндээ бол 2-3 хүүхэд бол угсруулаад бол гаргаж чинь. Угсруулаад яагаад та нар гаргадаг юм бэ гэхээр их сонин гэдэг гэж. Гэхдээ амар штэ гэж. Ерөөсөө жилдээ суулаад гаргachдаг гэж. Тэгэхээр одоо шинэ тэр нят хүүхдүүд чинь харах гэж одоо шинэ бид бол нэг асрагч аав. Тэгэхээр цуулаад гаргачаар тэр нэг асрагч чинь нэг биш хоёр хүүхдийг гарч чинь тийм ээ. Тийм. Томынх нь хувцсыг багад нь ингээд шалгуулаад шилжүүлээд өмсөх чинь хувцс хэрэггүй. За тэгээд эмдэг домлого элдв шалдуу юмараа болох юм бол нэг нэгээр нь цуулж явсан хоёр хүүхдийг нэг мөр аваачаад ингээд зэрэг өсөх чинь биеийн дамраа гэж зовлонгийн түргэн тийм ээ. Нээр гэдэг ийм сонир юм уу жаргал юм уу? Манайх ч хүүхэд бол жаргана гэдэг байгаа биз дээ. Одоо бас хэцүү шүү хүүхэд өсгөнө гэдэг чинь. Энэ бас сурмаар юм байл шүү дээ. Хойно одоо нэг тийм. Гэтэ хамгийн гол нь чиж авах гэдэг чинь өөрөө амьдралд үдцсэн өөрийнхөө бас болцооны хэрэг хоригдлаа бий болгоцсон тийм ээ. Цаашдаа гэр бүл болгож явах чадамжтай болцсон ийм үедээ л одоо гэр бүл болж байна. Манайхан бол нөгөө 10-аа төгсөөл тэгэл одоо суусгаачдаг одоо энэ бас буруу юм шиг байна л да. Хүн блог байхдаа хүнтэй суух чи хэцүү дээ тийм ээ. За ер нь бол манай монголчуудын одоо шин сонин хүүхдүүд энд байд юм байлээ зүгээр. Зарим одоо монголчуудаа уулзаад барьж яхад ер нь бол манай монголчууд бол наашаа ирэхийг хүсэх юм аа. Франц бол бас нэг тийм жаргалын орн биш шүү дээ гэж. Рүүчийн хэлдгээр цалин мөнгө орон байр гэж бүх юм нь үнэтэй. Гадныханд бол хамгийн халгаатай орн гэж. Францчуудаа бол жаргалын орн гэдэг ийм үтэй. За зүгээр сураг сонсохно Голландаас одоо ачааны контейнерт суугаад англи гарах гээд 40 гаруй одоо монголчууд явж байгаад бүтлгүүдэж баригдсан л гин. За тэгээд энд ирээд бол одоо ажил төрөл нэгэнд олдохгүй мөнгө төгрөг байхгүй учраас бол хулгай зэлгийн их юм гинэ. Үнэхээр одоо Монголын нэрийг бол сайн ч улсууд гаргаж байна, саараар ч олонх нь бас гаргаж байна гэж. Ялангуяа одоо амьдрах аргагүй болсон улсууд бол тэнд очиод хулгай хийдэг ганц одоо амьдрах арга нь хулгай тийм. Тэгээд ямар санд одоо зарим нэг газрууд бол Монгол хүн оруулахгүй гэдэг одоо тийм юм хүртэл гаднаа дэлгүүр хөршөө бичсэн байдаг гэдэг ийм муухай зүйл бол тэнд бас байна шүү тамнаа. Ой манай элчингийнхэн бол энэ дээр бид тэрийг ерөөсөө их сайн анхааруулж байгаа. Тэгээ бас энэ талаар бас сурчлаач ээ гэж хэлсэн байгаа. Тэгээ манайхан аймхөө гудамжны хөгжимчд бол хаасаагүй зөндөө байдаг. За ер нь бол францчуудын ганц бахархал одоо үндсэндээ бол Наполеон одоо шинэ Бонапарт шүү дээ тийм ээ. Одоо шинэ олон ч Наполеон үйл залгамжлсан Наполеонууд бол байсан. За зүгээр сүүлийн Наполеон Бонапартын хувьд бол энэ бол бас л их тийм зовлон үтсэн хүн гэж байгаа. 16 настайд нь эцэг нас барсан. Үндсэндээ бол одоо айл гэрийг авч явах ганц гэрийн одоо эр хүн бол Наполеон байсан. Тэр олон зовлон туулаад бол үндсэндээ бол Наполеон гэдэг дэлхийд танигдсан ийм одоо суут том жанжин удирдагч болж өөрийгөө таниулсан. За францчууд бол Наполеоноор бол үнэхээр их тийм бахархдаг. 20 орчим мянган одоо кино, жүжиг, хөшөө, дурсгал, музей үзмэрүүд бол байдаг гэж байгаа. Францад тийм. Үнэхээр бол одоо хүлээн зөвшөөрөгдсөн том жанжин. За тэгээд Наполеон бол цэргүүдтэй хэлдэг нэг үг байдаг гэж байгаа. Ерөөсөө л цэрэг хувцс өмсөн хүн бүр Чингис хаанаас суралцах ёстой гэдэг Наполеоны одоо ганц ураа. Энийг бол ерөөсөө дайн байлдаанд орох юм бол бүх цэргүүдтэй хэлдэг. Та нар бол тэр дэлхийг эзэлсэн Чингис хаанаас суралцаа, тэрэн шиг байцгаа гэж. Энэ бол үнэхээр одоо бас монголчууд бид бас бахархаар тийм сайхан ураа.
Үндсэндээ бол 22 жил төр барьсан харамсалтай нь бол сүүлд нь бол цөллөгдөө тийм ээ. Тэгээд цөллөг байхаар үндсэндээ бол нас барсан ийм том хүн. За Наполеоны шардыг бол анх удаа жишээ нь Еленагийн арал дээр байхад нь бол ацарч дахиад дутуучуудын сүм гэж одоо монголчууд бид нэрлэдэг байгаа юм тийм ээ. Одоо инвалид гэдэг одоо шинэ энэ сүмд бол сүүлд нь 1840 онд бол ацарч оршуулсан юм байлаа. Энэ сүмийг бол Наполеон бол анх бол цэргүүдтэй зориулж дайан байдлаанд очиод одоо шархтсан, дахир дутуулсан энэ хүмүүсийг асарч сувлах үүднээс энэ сүм эмнэлгийг бол анх бол байгуулсан. Тэгээд тэр одоо хүмүүст тэр сайхан найрсаг хүнлэг хандаад ач буйнаа үзүүлснийх нь хувьд тэр сүмд нь Наполеоныг бол өөрийнх нь шарлыг бол оршуулсан ийм түүх бол байд юм байна. Тэгээд энэ бол маш том сүм тийм ээ. Яг Парис хотын бас төв хэсэг байдаг. Заавал энэ үндсэндээ бол одоо шинэ Европт бол өвөл болцоод байхад бол энэ газрын дундад тэнгисийн далаангийн сайхан эргүүд дээр бол үндсэндээ бол эд зунаараа бол байдаг. За энд бол одоо шинэ төрүүчийг хэлдгээр бол Санрамогоос бид тэр чинь давхсан шүү дээ тийм ээ. Санрамо байж гэн. За энэ одоо Мотуг чөлөө, Монтун чөлөө нэг юм сонир нэртэй Францын жижиг одоо хот байна. За энэс чинь гарч дахиад бид тэр одоо Монако тийм ээ, Монте Карло орсон. За түүнээсээ цааш нь дахиад Францын нөгөө алдарт киноны их наадам болдог Кан гэдэг сайхан хот руу очсон. За ингээд Канасаа ерөөсөө бид тэр далайн эргээрээ шууд одоо эрэг дагад давхсаар хагаад Барселона орсон шүү дээ тийм ээ. Мэдээж далаа бол давстай байдаг учраас пляж болгон дээр бол ийм цэвэр усны ийм дүүшүүд байдаг. Тэгээ пляж болгон ус өөрийг яг усанд орох тийм газрыг ингээд тороор татсан байдаг л да. Тэр нь бас аюулгүй үүднээс яг тэгэхээр бас нөгөө авраг том загснууд бас орж ирж одоо янз янзын гэмтэл гаргаж ирсэн юм гонигт түүхэд бас байдаг учраас энийг бол хамгаалах үүднээс бол ийм торуудыг бол хийсэн байдаг. За харууд ихтэй хот байсан тийм харин. Франц бол одоо шинэ одоо Мароккогоос гэсүүлээд энэ урд Африкийн нэлээд орнд бол өөрийнхөө нөхцөлийг тогтоож ирсэн учраас бол мэдээж одоо шинэ харууд бол их байх нь бол ойлгомжтой. Гэхдээ дөрүүчийн хэлбэр бол одоо харууд байдаг. Зинда гараа байя гэдэг энэ бичигдээгүй хуулийг бол энд бол актер сайн мөрдөн. Чи одоо шинэ цэвэр цусны Франц хүн биш бол нэг одоо тэр Француудтай наалдаад нийлэх гэж хэрэггүй тэднэрч тэр хүмүүсийг бол хүлээж авдаггүй. Ингээд өөрөөсөө өөрийнхөө эрэм дараагаар л тэр хүндээ болгоол хийхэндээ саад болдгоо тэгсгээд нэг амьдраад байдаг. 92% нь Францчууд, 3% нь болохоор одоо тэр хойд Африкчууд, 2% нь Германчууд бас байна. Франц тийм. Тэгээ үлдсэн жүүдүүд гэдэг янз янзын үндсэндүүд их байна л да, арабууд. За ерөөсөө энэ хот бол уулан дээр тогтсон хот гэж. Энд чинь ерөөсөө тийм тэгшхэн аятайхан тал газар гэж манайтай адилхан бол ерөөсөө алга. Нойл одоо уулархаг ийм том уулуудтай. За тэгээд энэ уулыг чинь одоо ингэр хэвгийг засаад янзалж байгаа л одоо нэг байшин оромжоо сууцаа барьна үхээс биш бол тийм сайхан тэгшхэн газар гэж бол үндсэндээ байхгүй. Ерөөсөө л уулан далаа руугаа түрээд ороод ирсэн. За тэгээд энэ ингэр хаваар нэг тийм боломжийн газруудад байшин сууцаа бариад ингээд амьдэрдэг. Яаж энэ лөө харин одоо тэр цахилгаан ус түгэж өгнө гэдэг бол бас л сонин тийм ээ. Тэгээ бид хоёр бол ер нь бол энэ эрэг дагуу ингээд явахдаа бол энэ орон нутгийн замыг сонгоо явуулсан нь илүү бас юм үзэж харах. Үнэн сонирхолтой. Үнэн сайхан цаг уурын тааламжтай газар. Яг дээх нүгэр нь бол одоо хурдны зам бол байдаг. Тэрүүгээр явбал бас тэр бол юм харагдахгүй ингээд өнгөрчих юм гоё юмнуудыг бас өнгөрөөж бид хоёр бол энэ мото гэдэг хотыг төлөлөөгүй байсан тийм ээ. Тэгэхээр энэ замаар ингээд явж явахдаа тааралцсан учраас энэ хот руу орсон. За энэ юу гэж байна? Уншаарай найз нараа. Монако гэдэг улс руу орчлоо доо. Гэхдээ харин хаа очиж одоо бусад Европын орнуудыг удах юм бол энд ч нэг цагдаа зогсож байна. Цагдаа гэдэг юм уу? Гэтэ ганц цагдаа тийм ээ. За ер нь бол нэг тийм өндөр барилга байшин бол Тохино юм байна. Энэ нөхөр ярьж явах дундаа бодож хамт ирээд байна. Тийм. Нэг тийм одоо орчин үеийн өндөр хийцэн барилга байшин бол энд баг ховордоо. Ер нь бол энэ чинь бас Монако бол өөрөө бол их тийм хуучны түүхтэй бас жижигхэн мөртлөө их түүх агуулсан
сонио хот байлаа. Хот улс тийм ээ. Хот улс гэдэг байгаа шүү дээ энэ тийм. Үндсэндээ Монте Карло гэдэг нь ерөөсөө энэ хотолтой. Тэгээд улс нь болохоор Монакого явчихж байгаа. Тэгээ хаант засалтай улс. Хаан одоо хүртэл одоо аваагүй бас нэг гоо нэр байдаг юм. Тий гоё. Гэтэ их мундаг ир байдаг. Филипп гэдэг. Одоо маш том тамирчин, олон олимпийн төрөлд одоо улсаа төлөөлж өөрөө оролцдог. Ийм сайхан хаантай улс байна. За энэ бол Монте Карло хотын төв талбай, төв гудамж тийм ээ. За Монако улсын хувьд бол энэ улсын хувьд их сонио энэ чинь монголчуудад их илэгтэй юм уу эсвэл Монголыг их сайн мэддэг юм уу их найзрахдаг юм байна манай улстай. Монголын түүхийн ховор олдврыг судлах хайгуул хийхэд бол Монакос бол тодорхой хэмжээний төсөл боловсруулад тэндээ бол их хэмжээний мөнгө хандуулдаг гэж бид сонссон. Үнэн худлаа юу юм бэ? Ямар ч байсан тийм л гэж хэлсэн шүү. За энд бол манай монголчууд их очижсэн. Битүүрээс гадна манай циркийнхэн бол ялангуяа их очижсэн шүү дээ. Монте Карлогийн одоо шинэ нэг олон улсын циркийн том наадам энд болдог. Манайч одоо тэр алтан мөнгөн хичнээн цагааны наашин чирээд ирүүдээ. Гранд Приг-ийн бүгдийг аваад ирсэн бохоо. Монголчууд бол энэ хотыг бол сайн мэднэ. За ялангуяа казино тоглох дуртай манай том нөгөө нууц ноётон саятан боосууд бол энд сэмхэн очиж бол казино тоглодог гэсэн. Үнэхээр дэлхийн одоо хамгийн том гэж бас хэлж болох тийм ээ. Том ч юу юм даа зүгээр. Эстний хамгийн бооцоо өндөр тавигддаг. Хамгийн том боосууд л очиж тийм ээ. Казино байдаг л да тийм. За энэ казиног чинь үүдээр бол одоо тэр нэг үнэтэй нэг Ferrari чинь одоо зүгээр нэг тийм манай Excel шиг ингээд яриалгаа тавьсан зогсож байдаг тийм. Үүнийг тамдаггүй гэсэн чинь Ferrari чинь 300-аас 400 мянган еврогийн үнэтэй машин. Нэг машин уу? Тийм нэг машин тийм. Тийм их машин. За тэгээд газар нутгийн хувьд бол энэ бол өстой хариугүй одоо шүү дээ нэг өстой хумсын толионы чинээр нэг гэдэг бол яг үнэхээр нийт энэ Монако улсын газар нутаг бол 1.9 хавтгай 400 км газар нутаг. 1.9 гэдэг чи юу вэ энэ ч та арайч энэ чи манай нэг баян нөхөр бол нэг тийм ээ хөдөө бол тэгээд хашаа барьсан байгаа шүү дээ. Бараг л тий. Ховын газар гээд хөдөөч биш бараг энэ лагарддаг барьчих гэдэг байгаа шүү дээ. Ийм жоохон газар нутаг дээр тэгээд хэдэн хүн байд амьдардаг гэж 32 мянган хүн амтаа. 32 мянга тийм ээ. Энэ жоохон газар дээр. За зүгээр нэг хавтгай 400 км газар нутаг дээр 16428 хүн гэдэг чинь. Пөөх одоо бүр хитрал усайтай. Хөлтэй бац айгу одоо ингээд юунийг хараа зогсчдаг нэг юм сонин улс хот байна энэ чинь. За энийг үзэх гэж бол гадна дотноос бол одоо хавь маш их жуулчин юм одоо юугийн сонирхоод байдیں۔ Одоо Монте Карло гэдгээр юм уу, казино гэдгээр алдартай юм уу? Одоо ёстой бүү мэд. Тэгээд одоо тийм Лас Вегас шиг амар том шоу моо болоод одоо бүр аим шиг юм болох юм байх гэсэн чинь энэ ерөөсөө тийм байхгүй. Зүгээр л одоо нэг юм жижиг казинотой тийм. Тэгэл болоо. Өөр гайхалтай юм. Учрыг ерөөсөө олоогүй. Яг бас нэг алдартай зүйл нь болохоор нөгөө Формула 1 гэж F1 гэж машины уралдаан энэ хот дундуур нь. Хөө энэ муу жоох хотод болдог юм. Хаагуур нь уралддаг тийм зам байсан юм уу? Бага гудамжаар нь уралддаг. Тэр бол одоо маш их зурчдыг татдаг юм. Энэ хотын энэ улсын тийм ээ одоо бас нэг аттракцийн нэг байгаа. Тэгээд энд бол одоо дэлхийн өнцөг өрөөс бол хамгийн их баячууд бас их ирж амьдрах, суурьш дуртай ийм газар. За яг энэ нийслэл Монако хоттой бол нэг 4000 орчим хүн амьдардаг юм байна тийм ээ. Монте Карло да. Тийм нэг 4000 орчим хүн амьдардаг. Нийт улсынхаа хэмжээгээр бол 32 мянган хүнтэй гэсэн шүү дээ. За яах вэ? Нөгөө нэг өчүүхэн жоохон газраа бол бас чадах чинь нэгээр л одоо гоёжгоод бол ингээл уран барилга хөшөө мөшөө ер нь дэлхийд авахгүй гişin жоохон газар нутаг дээр 9 дэшин юмнуудыг энд бариад байгуулсан байлаа. Тэг сонирхолтой нь байшингууд нь бүгд нэг өнгөтэй тий. За одоо нөгөө Ferrari-нууд байна да. Тэгэл ер нь их хүнтэй Rolls-Royce, Maybach хамгийн хүнтэй машинуудыг л хүлгэлж энэ казинодоо ирж тоглоцоход юм байна лээ. Тийм үлдсэн усудаа гэж одоо энэ 300-400 мянган долларын үнэтэй машина тэгээд одоо гудамжинд тавьчаад орчих юм тий. Манай мэт бол бууж чадахгүй шүү дээ. Өө нөгөө машин яачих бол фальшитийг яачих бол гэдэг ингээд. Энд бол тийм ойлголт байхгүй. За нөгөө алдарт яг төв талбай дээр байдаг хамгийн одоо голдон гэж хэлж болно. Казино Монте Карло гэж. За Монакод бол 3 том хоттой. Монако, Монте Карло, Ла Кондамин гэдэг. Сүүл энэ 3 хотоос бол бүтээд юм байна.
За дэлхийн шилдэг баячуудын тоонд бол ганхуугаа яа дутах вэ? Асуу тийм ээ. Туулаад чих гээл. Дотор нь орчоод ингээд зогсоод байгаа. За Монте-Карлогийн казино бол дэлхийд алдартай юм байна. Казино тоглодог аваргууд бол бүгд мэдэндээ байна. Тэгээ энэ Монте-Карлогийн казиноч бас нэг талаар их сонин казино. Нэгдүгээр оронгууд хүн болгоноос 10 евро авч байна. Хаа газрын казино гэж хүн мөнгө тонуулах гэж орж байгаа чинь мөнгө урдаас нэгт тийм казино байд юм уу? 10 евро авчлаа. За тэгээ паспортаа гаргаад ир. Үгүй яаж байгаа хөөе гэсэн чинь заавал одоо шинэ паспорт шалгаж. Паспорт шалгаад копидж аваад тэндээ бичээд тэгээд одоо оруулах юм. Тэгээ бүр гайхаад энэ одоо ямар учир байт юм гэсэн чинь нэгдүгээр бол ингэдэм гинэ. Монако улсын иргэд бол казинод орж болохгүй гэсэн хуультай. Оруулдаг ч юм байна. За нөгөө талаар Монакод юугаараа их тийм хөнгөлөлтэй вэ гэхээр Монако хотын иргэн та болох юм бол бүх төрлийн татвараас чөлөөлдөг. Монако бол ерөөсөө иргэдтэй бол татваргүй улс юм байна. Сонин байгуул. Тийм ч учраас Шумахер дэлхийн хэдэн оддууд нөгөө нэг энэ тэндээс олсон мөнгөө татвараас болтуулахын тулд Монакогийн иргэн болцдог. Тэгээд татвараас зогцдог мөнгөө бол Монакогийн банк руу хийчдэг. Мохо бодитантай болохтой байгааз. Манай аваргууч гэсэн бас тийм зал хэрэгжилж болох нь шүү дээ бас. За тэгээ хоёрдугаар бол тэр нөгөө татврын хөнгөлтгүй улс гэдэг ямар татваргүй орн гэдгээрээ бол дэлхийн 800-аад одоо шинэ томоохон компани удирдах төв байр нь энэ Монакод байдаг байна. За дэлхийн 50 банк энэ Монакод ажиллаж байна. Түрүү хэлсэн шүү дээ. Ерөөсө уртаашаа 1.9 хэм хатгаад дөрвөн одоо километр ийм талбайтай ийм жоохон нэг юм бүр хомсондоо ийм том хомсч биш. Чигчээ хурууны хомсны дайтай энэ улсад бол ийм төмөн ийм шавчсан байж идэм байна. Энэ бас сонин бөгөөд хөгийн ор юм аа да. За ер нь бол дэлхий дээр бол огт татваргүй улс гэх юм бол энэ Монако байх тийм ээ. Тийм ч учраас бол үнэхээр одоо шинэ тэр бүх одууд бол энэ хөшөө хийн гэлээ. Их олон улсууд энд бий нөгөө татвараас болтоод энд ирсэн бүгдээрээ. За ер нь бол нийт хүн ам тэр нөгөө 32 мянган хүн амын чинь 47% нь бол Францууд юм байна. 16% нь бол Италиуд, 16% нь бол энэ Монакочууд гэдэг. Энэ нутгийн одоо иргэд бол баг байдаг ч юм уу даа үгүй ч юм уу. Ийм улсууд байх юм байна. За зүсэн зүйлийн хэлээр ярина уу? Энэ нөхдөө чинь улсын одоо албан ёсны хэлгээд ингэх юм бол Франц гэж байгаа. За тэр Монако гэдэг нь одоо нэг Франц, Италийн нэг холимог нэг дундаас нэг хайшаа чимдээ нэг тийм аялахтай нэг тийм хэл бас гаргаад ирчихэж. За тэгээд Итали, Англи гэдэг дэлхийн гол хэлүүдээр бол олон хэлүүдийг бол бүгдийг нийлүүлээд манай улсын албан ёсны хэлээ гэд нэрлэлчт юм байна. За энэ нөхдөө чинь нэг Францыгаа дагаад энэ чинь католикууд нийт хүн амын 95% нь бол католикууд амьдардаг. За энэ өчүүхэн жоохон газар нутгийг бас яаж их хөөрхөн цэцэрлэгжүүлээд байшин барилгаа багтаагаад тослуулаад ингээд мөнгөтэй улсын дайтай тийм харагдуулах вэ гэдгийг бол бас бодсон байна. Тэр ерөнхий архитектор их сайн хүн байна тэр. За казинод харамсалтай нь яг түрүүний Монте-Карло казинод ороход бол камераар зураг авахулдаг тийм ээ. Ер нь хаа газрын казиноч зураг авахулдаг шүү дээ. Лас Вегаст бол авахулж ирсэн. Яг дотор нь авахулах, тоглож байгаа тоглоом авахулдаг шүү дээ. Ганхуугаа. Рулет бол авахулахгүй. Наа нь бол орж авахулж болж ирсэн. Би ямар таньшиг казино ч биш яаж гэдэг вэ? Энд болохоор бүр хураагаад камеруудыг бол хураагаад авдаг. Тэгээд дилерүүд нь бол дандаа Италиуд байсан тийм ээ. Муухай ааштай гэж ихтэй хүнтэй хайрцаж чадахгүй нөгөө хожигдчихсэн баг л та айгуул алдчихсан баг тийм ээ. Их тийм үйлчлэгээ муутай газар байд энэ ч одоо тийм дилер нь хүний урдаас уурлаад хэрэлдээд ийн гэдэг бол тийм үйлчлэгээ гэж байд юм уу? Мэдэхгүй энэ ерөөсөө ойлгоогүй энэ. Юугаараа тийм сүрх юм гэж. Босолтгүй хэдэн мундаг машин л үүдэнд байх нь байлаа. Тийм ээ. Ингээ машина нөгөө өөрөө ч чоожил чаана гэж байхгүй. Энэ нэг үүдний хаалгач нөхөр төлхүүрээ чулуучаад тэгээд өөрөө яваад өгнө. Bentley тийм машин да. Тийм үү. За ер нь бол энэ бол дээхэн үед бол Грек, Рим, Арабын бол колони улс байсан байлээ. Одоо явж одоо тэгээд яагаач тэр симхигээр энэ жоохон газар нутгаан улс гэд нэрлээ тийм ээ улс болцсон одоо бүүмэд хэнийг найрсан яаж арай хаалгацсан баахан тийм явсан байлгүй дээ. Хаан бол их залтай мөнгөтэй зүрхийн нөхөр байдаг учраас л ингээд улс болгоод аваад үлдчихэж л дээ тийм ээ.
Тэгээд бит хоёр юм үзээгүүдээ ингээд нэг үнэтэй машин тойроод хараад ингээд зураг аваад байгаа мó гэсэн бас тийм биш юм байлээ тийм ээ. Битүүтэй адилхан нэг юм тийм. Ирсэн бүх хүмүүс л тэнд Тийм шүү дээ. тэгээд зураг авч байна л дээ. Тэгээ энэ өчүүгэн жоохон улсан мөртлөө байж шүү. Үгүй бас их тийм залтай энэ их бодлоготой болсон. Энд чинь нэлээд их үйлдвэрлэл байна. Хаана үйлдвэр барих юм бэ энэ чинь газар нутаг байхгүй, хүн ам байхгүй гэдэг инхээр үгүй байна. Радио электроникийн их том үйлдвэр энд чинь явд юм байна. Химийн их том үйлдвэртэй байна. Эмийн үйлдвэртэй, хүнсний том үйлдвэртэй, хэвлэх үйлдвэртэй. За энэ тентхийн ямбисэн хэмхэрсэн усонгос ирэх юм бол тэрийг одоо хэд 3 цаасаар ингээд засчдаг. Гэх мэтэр бол хөөхөн орлого хийдэг. Яг ингээд үйлдвэрийн байшин гэхээр тийм байшин барилгууд үндсэндээ бол байдгүй. Яг орон сууцны олон давхар байшин төрүүчи үзүүлдэг шиг тийм байшингууд хийчдэг. Том үйлдвэр байдаг. Бүгд хөшгтэй. Ерөөсөө хизээч одоо хөшгөн нээгддэггүй. Энд чинь ямар учиртай юм гээд ингэхээр дотор нь ерөөсөө дандаа жижиг радио электроникийн жижиг деталуудын үйлдвэрлэлийг бол явуулцдаг. Тэрийг гадагш нь экспорт гаргаад хөөрхөн мөнгө цогцдог. Гэхдээ бас их нарийн зохион байгуулалттай улс байна. Тэгээ хотынхаа архитектурыг эвдэхгүй гэдэг үүднээс бас тэр үйлдвэрүүдэд тийм орон сууцын байр мэтэр ингэж хийдэг тийм ээ. Тэр нэг сонирхолтой санагдж байсан. Тэгээд за зүгээр барилгын хувьд бол яг одоо бидний тав бүхний үзэж байгаа энэ барилга бол үнэхээр хүн бүхний гайхшлыг төрүүлсэн сайхан барилга байлаа. Энэ сайхан барилгынхаа энэгээр ерөөсөө энэ уран зургийн том галерей маягийн юм том панорамыг ингээд зураад хийгдсэн. Тэгээд нөгөө гадна дотны очсон энэгээр өнгөрсөн улс сууч нь бүгд энийг өлрөөл ингээд ангаагаа зогсчин тий. Хөө бас юм байдгаа гэдэг ингээд шагшраад байдаг. Бас л үзэх харах юм бол ихтэй хөөрхөн сони хот байлаа шүү. За казиногоос жоохон уруудаад далайн ирэг дээр бол хөрхөө жижигхэн бас тоглоомны одоо манайхаар бол парк гэх юм уу тийм ээ. Тийм парктай. Тэгээ ганхуул яг тоглоом дуртай учраас тийш явъя гэсэн. Тийм нутгаасаа хол аав ээжээсээ холдсон учраас бол жоол одоо сэтгэлийн сэргээж хэдэн цаас үг тоглуулсан. За ер нь бол хятадууд бол одоо ер нь Аз чигийн орнуудаас бол хятадууд за Оросууд бол одоо шинэ маш их хэмжээгээр байна гэж бид тэр их яриад байгаа шүү дээ. Түүнтэй адилхан хятадын аялал жуулчлал бол их хөгжсөн байд юм байна. Урд төрчийн хятадууд маань одоо маш их мөнгө төрөхтэй болцсон байд юм байна. Дэлхийгээр их явдаг болсон юм байна. За тэгээд Францын хувьд гэдэг ингээд бол хятадын мафи бол нэлээд их сайн сүлжээтэй том мафианууд бол байдаг гэсэн. Гэхдээ бол энэ мафи бол францчууд бөгөөд гадны улсуудад нэг халгаатай бус зөвхөн дотроо л одоо үзээд идэг ийм том сүлжээ бий болсон гэж ярьж байсан. За энэ Монте Карлогийн Монакогийн одоо энэ нэг үнэтэй зочд буудлуудад бол битээр орно гэдэг бол өстой гонжинжо мөнгөний бол бараахгүй тийм. Феррари хүнтэй битээр нэг өрөөнд ороод яах юм бэлээ тийм. Холхон шиг тэгээд унчаад уу. Холхон шиг гаднаас нь харсгаа нэг сүрс алтчаал явахаас өөр арга байхгүй. Нэг хоногт бол нэг хоног бол 500 еврогоор бол баг эхэлж явах шиг байлээ л дээ бодлууд нь бол. Тийм үү. За юм крузерүүд бас маш их ирнэ. Босол аялал жуулчлалаар бол тодорхой хэмжээний дийлэнх болдог. Тийм бас бид санагдсан. Бид хоёр бол гэхдээ нэг удаагүй энэ хотод бол нэг л хонсон. Хоногч байх оройдоо бид хоёр гараа явсан. Бүтэн өдрөө байгаад явсан. Бүтэн өдөр гараад авсан. Тэг хонохын чаргагүй юм байна. Энд чинь бол хон хоромчч болтохгүй заа нөхч байхгүй өөрснөө яа гэж байгаа улсууд юу гэж битээ шиг юм тэнүүлчин улсуудыг хонуулаг гэж тийм ээ. Тэгээд явахын төс болсон доо яар шиг тэгээд бөхчмдөд олон хүн хараад энэ жижиг газар дээр харахач дотор мохоо болж илээ. За нөгөө нэг ганхуугаан суудаг нөгөө иргэдэг тоглоом нь тэр харагдаж байна. Тийм том яахтууд үнэтэй яахтууд маш ихтэй. Одоо энэ яахт дотроо хүмүүс нь өөрснөөс амьдрдаг тийм ээ. Тийм байлээ. Нөгөө газар байхгүй юм чинь энэ нөхдөө чинь далаа дээр нөгөө завин дээрээ тэгээд завьяага гэр болгоцсон тэндээ амьдраад олон жил болцсон. Энэ чилсэн чихрэл юу вэ? Нэх мохоо юм одоо энэ их тоол шороотой газар тэгээд намаагүй юм идэд өвчин тусмаар юм байлаа. За тэр ганхууга хөлөөс авлаа тэр сайхан бууж явна. Жаргаж яах гэж ихтэйхэн баярлж जैन ч гэж ихтэйхэн яах вэ тэр хол газар миний ч бас баярлуулж явахгүй бол болохгүй гэдэг. Тэгээ энэ хаяа ингээд тог тасраа дээр очиод гац чинь явж өгдөг эргэдэг. Бууж болдгоо яач болдгоо гэдэг орилоод байдаг тий. За ингээд би ярьж байгаа нэг цахилгаанчны нолж наашин цааш нь болгож байгаа нэг юм эргүүлсэн тий. Тэрнээс хойш бол ингээд байхгүй болчдөг. Одоо манай паркч бас
сайхан парк болох ингээ үсттэй. Тийм парк бол ер нь аливаа нэгэн улс юм уу хотод бол ялангуяа нийслэлд бол маш их хэрэгтэй юм шиг байл л дээ. Зугаас ганц хүүхдүүд биш тийм ээ. Томчуулч гэсэн хүмүүс энд надтай адилхан тоглож байна лээ. За энэ бол үнэхээр одоо хүн явж зүрхийн аргагүй юм их тийм төгжирсэн пиг болцсон газар байлаа тийм ээ. Үнэхээр арга байхгүй. Энд ч одоо амрах гэж ирсэн бүх улсууч нь одоо энэ лүү чинь хүүхч ухтаа дагуулж очт юм байна шүү дээ. Тэгээд өөрснөө 100 хүүхдэд 100 за тэгээд хав хоёрын одоо энэ чинь бие биентэйгээ ойрхон хэдхэн километрийн цаана байж байгаа нөгөө Итали, Метал тэгээд Испани гэдэг бүхэл улсууч наашаага шавчдаг. Тэнд бол хүний мөнгийг яаж одоо саах уу гэдэг бол гайхалтай. Зөв шүү дээ. Зөв байгаа тийм ээ. Энд одоо өдөртөө хичнээн сая евро олж байгаа орлогод олдог байх л та. Тэнд бол бүтэн өдөр явахад бол уйдахгүй юм шиг байсан. Гэтэ Парис бол өөрөө Walt Disney-гээр бол алдартай шүү дээ. Disneyland-ээр бол тий. Европт байгаа ганц Disneyland. Гэтэ зүгээр Disneyland хол юм байлээ. Парисаас бол нэлээд зайтай 60 км юм байлээ. Тэгээ хоёрдугаарт бол тийшээ очисон одоо зарим улсууд хэлж илээ л дээ. Disneyland-д очно гэж хүүхч хүүхдээ аваад очдөг. Ямар урт дараалтай юм гэж зогссоор байт бүр хөлж ирээ сүүлдээ нөгөө тий. Өнөө нэг тоглоом дээр сууж одоо хүүхч хүүхэд өөрөө баярна гэсэн тэр нөгөө сэтгэл нь байхгүй болоо заа тэнд очиод нэг кола ууж нэг доширак идчихээ тэгээд буцаад ирэх юм өстой. Ямар их урт дараалтай яасан ч их хүнтэй юм гэж тийм байж бас болно шүү тийм ээ. Тэрний оронд бол иймэрхүү газраар явсан. Бараг дээр шахуу тийм ээ. Тий. Яг хөө Парист очиж байгаа хүмүүс бол хүүхдүүдтэй бол Disneyland-ыг бол юмс үзүүлж хэрэгтэй байх. Бид хоёр бол тийшээ бол зориогүй. Ялангуяа элчин сайд яамнаас бид хоёрд бол тэрийг хэлж байсан. Тэгээ ч нэлээд хүүхдэрсэн байсан үе л дээ тийм ээ. 65 км-ийн цаана байт юм байна лээ. За Франц гэдэг бол үндсэндээ бол стал нэг тийм жаргалын маягийн уран юм байл л дээ тийм ээ. Одоо ихтэй бид хоёр бол Монте Карлод байгаа шүү дээ. Тий. Тэгээд энэ ч одоо нийт хүн амын ихэнх хувь нь бол одоо шинэ Францууд учраас бол бараг л Франц гэж хэлж болохоор юм хот улс. Монте Карло бас түрүүн хэлжсэн хаан бол өөрөө их спортын дуртай гэж. Тэгээ хөлбөмбөг бас их хөгжсөн. Гэхдээ энэ жижиг улс нь ганцхан багтай. Тэр баг нь болохоор Францын одоо лигд бол ороод тоглолцдог. Тэргөөр бас их онцлогтой. Энэ зөв хүүхдүүд бол үнэхээр бол жаргалын орон юм байл л дээ тийм ээ. Өстой гоё. Гэхдээ энийг одоо шинэ бүтээсэн босгосон гэдэг ингэх юм бол нэг их тийм актер одоо үнэтэй зүйлээр их мөнгө зараад хийчихээгүй. Ерөөсөө л юмны донжийг олоод их цэвэрхэн хөөрхөн авсаархан тэгээд энийг хийгээл тэгээд баясаад байдаг, мөнгө олоод байдаг. Тэгээ нэг ч том талбайд биш шүү дээ. Нэг том талбайд биш. Юу энэ ч манай тий нөгөө нэг хүүхдийн парктай харьцуулах юм бол энэ бас юу ёстой бүр нэрээ үнэн өчүүх үү. Маш жоохон газар нутагтай учраас бол юмн дээр яаж юмыг байршуулж багтаах вэ гэдэг тэр ухааныг бол энэ нөхдүүд бол их сайн сурсан. Тэгээд ер нь ийм газар бол тийм том газар таруу байх ус их дэми юм шиг юм л да. Хүмүүс ч бас их өөрсөндөө ойрхон байх дуртай, нэг нэгнийгээ харах дуртай. Тэр утгаараа бол манай парк ч бол нэг тоглоомоос нөгөө тоглоом руу очих гэж бол одоо баг нилээ явна шүү дээ. Тэгэхээр бас тийм байд юм байна. Тэгээд голомт банкных маань одоо бидэд бас гоё ийм тоглоомуудыг өчнөө олныг шинэ паркт нь барьж өгөх байхаа. Энэ нөхдүүд бол одоо муу зам дээр явж сураагүй учраас бол ийм амархан суудлаас авахцрууд энэ дээ. Манайх шиг Монгол шиг оронтой замаар яваа сурцсан энэ байтгаа донслохыг мэддэг улсууд бол заяанд ингэж унахгүй шүү дээ. Тас зурчаал шүдээ зугаал гүрийгээд шүү дээ. Энэ нөхдүүд бол дандаа хурдны замаар явсараад ийм муу зам сурцсан. Ер нь бол юм хөгжинэ гэдэг бол нэг талаарх муу юм байлаа тийм ээ. Дээр нүхтэй зам. Энэ зэргийн донслоход одоо хот дотор байна шүү дээ тийм ээ. Манайд бол автобус бол тарлиус бол ингээд туучин шүү дээ. Микро энтер. Тийм микро энтер тийм.
Энэ нөхдүүдийн ийм үзээд баярлж баясаж байгаа юм шүү дээ. Манай нэвтрэл дээр бол манай монголчууд ч өдөр болгон баярлж байгаа байхгүй. Ийм гоё замаар ингэж гоё донслоо ингээл зүгээр өстой. Энэ харанцуудыг Монголд аяачаад замаар хэд дахиучих юм бол тэгээд ингээд донслол баярлуулаад өшөө мөнгөний аваад өстой баярлаа. Дахин ирмээр юм байна гэдэргээд буцмаар юм байдаг шүү. Ер нь дэндүү хөгжих бас дэмий те. Бас их тийм муу байна гэдэг чинь бас хүний гайхсрыг төрүүлсэн те. Бас ийм муу юм байж болдгоо гэхээр. За ингээд Франц, Монако гэсэн улсуудаар нэдэд хэд болон аяллаа. 3 цаг орчмын нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ үзүүллээ. За ингээд дуусгуулаагүй байна. Одоо дуусч өгдөггүй гэдэг чинь яасан утаа юм бэ гэж та нөхдөж бас жоохон залхаж байгаа. Битээ чинь нороо мороо энэ хүзүү жилээд ихэнх хэцүү байдалтай болж ирж байна. За ингээд дараагийн нэвтрүүлгээр Швейцар, Бельги, Герман гэсэн улсуудаар аялнаа. За ингээд баяртай назараа. Сайхан гараа.